цэвлийн баг хурал хийгсэн нийслэлийн эдийн засгийн хөгжил, дэд үтсийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч даргын ажлыг бас авч өгч болдгийг бас тодорхой харуулъя гэж өнөөдөр бас цэвлийн баг хурлыг та бүхнийгээ урьсан. За миний би Түмэн 7 огт даваа талаа Ленинград хотод Оросын холбооноос Ленинград хотод зүтгүүрийн инженерээр сурч төгсөж Австрали улсад бас инженерийн болон менежментээр магистр хийж Монгол улсад Улаанбаатар төмөр зам гэх том айлд туслах машинчаар ажилд орж цаашид оюутлогоо туслан үүсгэж компани Wagner Аз Bod International гэх мэт Монголын 6-7 том компанийг 17 жилийн хугацаанд инженер төслийн менежерээр өнөөдрийн хүртэл дандаа бүтээн байгуулалтын салбарт ажиллаж өөрийн гараараа бүтээн байгуулалтыг бол Монгол улсын хөгжлийг ийм бүтээж байгаа юм залуу. За миний би бас 2024 онд надад завшаа олдож нийслэлд Монгол Ардын намаас нэр дэвшиж Баянзүрх дүүрэг буюу 4-р тойргоос 16,577 хүний саналыг авч нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болж улмаар 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бас нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил бол дэд үтцэд хариуцсан нэгдүгээр орлогч даргаар томилогдсон. Өнөөдөр 1 жил 6 сарын хугацаанд ингээд ажиллаа. За миний би Улаанбаатар хотынхоо 16 том мега төслийн 10-ыг нь эхлүүлж зөвөнд метро, BRT, Таранбай, Дүүжин тээвэр, Тойрог 1-2 дугаар зам, Сэлэв хот, Туул усан зохицолбор, ТЭЦ 5, Баян шуу, Сэлэв хот тийм ээ. Дээрээс нь Хүннү хот, Эмээлт ажилтны парк зэрэг Улаанбаатар хотын дэд үтцийн асуудлыг шийдэх ийм томоохон дэд үтцийн төслүүдийг бол өөрийн биеэр бол хариуцсан. Анхан шатнаас нь заахаас удирдах хүртэл ингэж баг хамт олноо манлайлан хамтарч туслах аргаар бол ингээд ажиллаж ирлээ. За Улаанбаатар хотод бол агаарын бохирдол хөгжил гэдэг хоёр үндсэн л дайсан бий. Монголчууд, Улаанбаатарчууд бол бид нар хамтдаа тийм ээ. Тийм учраас бол энэ Улаанбаатар хотын толгомдоод байгаа агаарын бохирдлыг бол өнгөрсөн жил бол манай баг хамт олон багада 30%-аар төгжрлийг бас энэ богино хэмжээний арга хэмжээ AI камерын тусламжтайгаар 11%-аар уул зуруудын нэвтрэх чадварыг бас сайжруулсан юм үр дүнтэй. Цаашид Улаанбаатар хотын төлөвлөж байгаа хөгжлийн 16 мега төслөө хэрэгжүүлэх юм бол Улаанбаатар хот маань цаашид 40-50 жил 2040 2100 он гэхэд биднээсийн хүүхдийн үед Улаанбаатар хот маань агаарын бохирд төгжрлгүй байх ийм сайхан 20 минутын хүндээ ээлтэй хотыг байгуулахаар бол нийслэлийн манай хамт олон маань ажиллаж байгаа. Эдгээр залуучууд, инженерүүд, төслийн менежерүүд бол миний бие энэ 1.6 жилийн хугацаанд өөрийн энэ өмнө ажиллаж ирсэн туршлага, эрдэм мэдлэг, боловсролоо ашиглан манлайлж чиглүүл ингээд ажиллаж илаа. Тэгээд мэдээж бол ус төр гэдэг бол мэдээж амаргүй хэцүү тийм асуудал. Ийм учраас бас та бүхэн бол ойлгож байгаа 2025 оны төгсгөлөөс эхлээд нийслэлийн Монгол Ардын намын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишээгийн Нямбаатрын албан тушаал руу дайрсан, эрх мэдэлд шунсан, ажил хийж үзээгүй энэ засгийн газрын гишүүн хийж байгаа Бат Амгалан тэргүүтээ түүний утсан хүүхэлтэй баяр гэж төлөөлөгч тэргүүтээ юм хийж үзээгүй энэ бүлэг этгээдүүд бол албан тушаалын төлөө сүүлийн хагас жилийн хугацаанд бол ингэж бид бүгдийг харлуулах, гүтгэх энэ бүх ажлыг бол санаатай ингэж зохион байгуулж миний хувьд бол гүтгүүлж, доромжлуулж өнгөрсөн жил түүцнийхэнд талбай дээр бас зодуулж энэ жил бүр сүлдээ их хурлд их хурлын гишүүндээ бол тархиндаа хөнгөн гэмтэл авах хүртлээр мөргүүлж ингэж ажиллаж ирлээ. Эр хүний хувьд бол гомдох юм байхгүй. Ийм албан тушаал эрхэлж байгаа хүн мэдээж иймэрхүү асуудлуудыг бол туулаад гарах нь бол зайшгүй. За мөн дээрэс нь энэ сүүлд туулаа аврыг гэдэг байгаа энэ харайд уянга гэдэг нэг юм жүжигчин мэдрэл муутай эмэгтэй байж байгаа. Дээрэс нь манай Лут Очор гэдэг битээр уул нь бол Австралид төгсөгчд урдан сайхан найзууд байсан. Намайг өмнө авилгатай тэмцэх газар 3 удаа өгсөн. Би энэ яриад байгаа харайд уянга Лут Очордрыг ажил хийж нийгэмдээ бүтээн байгуулалт хийжсэн мэдгүй. За намайг бол Монголын аж үйлдвэрийн түүх, төмөр зам, оюутлогоо, уул уурхай энэ түүх бол мэднэ. Надтай энэ хөдөө орон нутагт ажиллаж исэн бүтээн байгуулалтанд ажиллаж исэн мянган залуучууд, Монгол инженерүүд бол түүхийг бол гэрчлэнэ. За эдгээр энэ тулаан аврыг гэж жүжиглж байгаа энэ Лут Очор харайд уянга бол сүүлийн өдрүүдэд энэ Бат Амгалан сайдын өрөөнөөс салхаа болсон. Ийм жүжигчд ус төрчүүж энэ 18 жил гаццсан явахгүй байсан төслийг бас өнөөдөр ингэж гацааж байгаад бол би инженер хүн Улаанбаатар хотын иргэн хүний хувьд бол харамсаж байгаа.
А дээрээс нь би одоо иргэдийн төлөөлөгчдийн хувьар одоо энэ баяр гэж залууд хэлмээр байна. Энэ одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчөөс 35 нь огцруулъя гэдээ огцроод байхад нэг хуралгуу дарга ганцаараа тамгаа авч цогтаагаад их юм. Энэ албан тушаалыг авч болдог нэг өдөр өгж болдсон шүү дээ. Өгөөд энэ ёс зүйн хариуцлагуудаа хүлээгээд ялангуяа хурлын даргыг хурал нь удирдуулахгүй гэдэг тэр тамга тэмдэгт юунтэй зурвалддаг. Өгөөд яах хэрэгтэй. Ямар ганцаараа өөрийгөө удирддаг хурлын дарга гэж байхгүй шүү дээ. Хурлын засаг. Тийм учраас би энэ баяртай хэлмээр үеийн залуучууд ажилд албан тушаалыг авч чаддаг, өгч чаддаг байх хэрэгтэй. Тэгээд төрдөө хүндэтгэлтэй ингэж хандаад энэ одоо өгдөг авдаг албан тушаалыг бол аваад ингэж явах хэрэгтэй гэж би одоо баяртай хэлж байгаа. Дээрэс нь яг гоо миний би одоо энэ цагдаагийн ерхий газар одоо өдөр мэдэгдэл хийсэн. За үүнийг бол би бас гайхсан. За би бол мэдээж хуулийн байгууллага энэ хүчний байгууллагад хүндэтгэлтэй хандж байгаа. Цаашид хүндэтгэл хандна. Ийм учраас өнөөдөр нийслэлийн одоо эдийн засгийн асуудал дэд үз хариуцсан нэгдүгээр орлогч даргын ажлаа өгч одоо авилгатай тэмцэх газартай хамтан ажиллаж дууцсан үед нь очиж одоо өөрийнхөө энэ гин буруугүй би бол одоо хууль зөрчиж хийсэн үйлдэл нь одоо надад нэгч байхгүй. Энийг бол одоо шалгуулж ингэж хамтран ажиллана гэдэг одоо хариуцлагатайгаар бол мэдэгжиж байна. За тэгээд Улаанбаатар хот маань ер нь одоо ингээд хүүхэд байхдаа ч их гайхдаг байсан. Улаанбаатар хотод яагаад энэ төслүүд хэрэгждэг юм? Одоо намайг хүүхэд байхад манай аав чинь Улаанбаатар төмөр зам хос замтай болох, цахилгаан зүтгүүртэй болох. Тэгээ нөгөө Батуул дарга үед нөгөө метро харагддаг гэсэн. Энэ бол миний мөрөөдөл метро. А би өөрөө Ленинградад одоо 5 жил одоо оюутан байхдаа өдөр болгон метрогоор явж ирдэг ийм л зал байсан. Ийм учраас одоо энэ Улаанбаатар хотод дэлхийн жишгийн дагуу хурдны замтай, метротой, сайхан 20 минутын хоттой, хүндээ ээлтэй ийм сайхан хот байгаасаа л гэж хувь хүнийхээ хувьас одоо мөрөөдөж өнөөдөр хүртэл зүтгэж ирлээ. А ийм одоо нийгэмд өнөөдөр үүсэж байгаа энэ ёс зүйн асуудлаас олж миний бие өөрөө энэ албан тушаалыг бол өөрийн биеэр одоо өргөдлөө өнөөдөр өгч нийслэлийн засаг даргын эдийн засгийн үжил дэд үтс хариуцсан нэгдүгээр орлогчоос бол одоо чөлөөлөгдөж авилгатай тэмцэх газар одоо үнийг тодорхойлохоор хамтран ажиллаж бол шалгуулахаа одоо хариуцлагатайгаар бол мэдэгдэж байна. Ингээд асуулт хариултгүй дуусгачих. Та бүхэндээ бас баярлалаа. За асуулт хариулт. Ажлын хүүгээр халдуулж болохгүй гэдэг. За, байхгүй байхгүй шүү.